Нүд гар ухааны 3 урыг эзэмссэн тод хүмүүсийн нэгтээ хүний дөх үзэгч таныг уулзуулах гэж байна. Энэ хүн бол Монгол үндэстний дунд товарчсан гэж болох Ихмэл бичгийн соёлыг өөртөө шингээсэн, мөн бидний амьдралыг хөдөлгөх хүч болдог мөнгөн тэмдэгтийг зурсан хүн. Би ч одоо график ангид байсан болохоор одоо график чимэглэлийн зураг проект зурдаг байсан. Шрифт гэж хом ямар байдгийг, ямар дүрстэй байдгийг, учир нь ямар хоорондоо ялгаатай юм гээд латин үсэг, крит үсэг, тэгээд монгол үсгийн одон төрлүүд байна шүү дээ. Тэгээ багш маань миний ажлыг үзчихээд тэгээд дүгнэх нь дүгнсэн гэхдээ та нар ч одоо энэ орос крил үсэг үздэг юм уу, танай үсэг юм уу, та нар ч уг нь хуучин их гайхамшигтай олон төрлийн бичгтэй улс шүү дээ. Би ерөнхийд нь гадарлаж байна. Тэргээрээ одоо проект зурганд ашиглаж болоогүй юм уу гэж зөвлөгөө өгсөн. Монгол Ихмэл үсэг маань өөрөө тэгээд ур ухаан шаарддаг. Тэгээд ямар ч хэлбэрээр ихэд зорж болдог. Тийм л үсэг бичих байхгүй. Гэхдээ тэр чинь тэгэж хамаагүй бас тэгэж угуулж болохгүй л дээ. Цэрэн пилгуан, уугаржин, монгол, латин, кирилл, дөрвөлжин, тод, соёмб, Ихмэл үсгийн зохиомжийн гайхамшигаар бүтээсэн үгс түүний ширээн дотор хадгалагдсаар. Нэг үгийг дахин давтахгүйгээр хичнээн янзаар бичиж болдог нь Ихмэл үсгийн онцлог гэлтэй. Гэтэ би ч одоо монгол хүн тэгээд өөрийнхөө одоо бичих соёлыг мэдэхгүй байна гэдэг чинь жоохон ичвдэр юм уу да гэд тэгээд тэр үеэс эхэлж бие дааж сурах хүсэл эрмэлдээ. Тэгээд тэр проектын хичээл их загвар эскиз эдэрт болж илүүгүй бол одоо монгол үсэг бичгээ оруулах ийм хүсэл төрсөн. Багш ч одоо тэгж шаарддаг байсан. Бурхан зурхтаж тэг байдаг шиг үсэг зурхтаж тэг бий. Ихмэл бичгээр зөвхөн үсэг төдий биш, тамга, одон медаль, байгууллагын таних тэмдэг хүртэл зохиож болдог гэнэ. Тэгээ ер нь дээр үед манай ухаантан мэрэгдүүд эрдэмтэн бүгд л хувийн тамга хэрэгэлдэг байсан байна лээ. Одоо манай орчуудын эвлийн хорон дарга байсан Чөлтөмгоо, тэгээ одоо Эрэ багш гэж ярьж исэн Эренчин Бямбаюугаа, тэгээ Дамдан Сурангуй эдэр гэх мэтийн улсууд бүгд хувийн тамгатай номын тэмдэг дардастай тийм байсан. Одоо бидний компьютерийн программын тусламжтай бүтээдэг графикийн төмөн янзын гэлцэл бүтээлийг тэрээр гараараа зурж байж. Нэгдүгээрт гаргагдах хэрэгтэй, хүнд уншигдах хэрэгтэй. Тэгээ хоёрдугаарт яг тэр үг үсэг эдрээ нэг хүн онцгой тааж байгаа биш. Ингээ бодоод яагаад байхгүйгээр мэддэг л хүн уншиж чадхаар тэгж л хийвэл одоо сая одоо хийсэн болж байгаа юм л да. Энэ пүрв гэж байна уу? Тэ пүрвэ доржи гэдэг. Одоо энэнд бол сунгоо хэрэгтэй болж байгаа.
Энэ ингээд дээрээс нь ингээд доош нь яхад бол сунгааны хэрэг нь бараг байхгүй дээ. Яг өөрөөр нь зөвл хийчихвэл төрсөлчихвэл тэгээ болно. Давал их гаргаад ирэхээр л тэгээд уран сэтгэмжийн чинь зохиомж олигтой биш болдог байхгүй юу. Хүний нэрийг ихмэл бичгээр уралсан бүтээл Ариун ихвээ. Хакухо даваа жаргал, амаа бямд орж, зураач найз нар гэд нэрлээд байвал урсаж өгнө. Ерөн шрифтийг оюун ухаан гартаан оруулж идсэн хүн Монголд түүнээс өөр байхгүй гэвэл эртэтсэн дүгнэлт болохгүй юм лээ. Бурхан хүний уран ухаанаас шийднэ гэдэг шиг. Тэг чи өөрөө дүрм журамтай шүү дээ. Хамаагүй тахилзуулаад махилзуулаад байхгүй. Тэр чи бас дэг журамтай. Ямар ч хэлбэрээр төрсөлж болдог. Хойлбор олонтой. Тэр хийж зурж байгаа зураачийн мэдлэг чадвараас шалтгаална. Энэ мөнгийг ер нь хэн зохиосон юм бол гэж сонирхох хүнтэй та бишгүй л таарж байсан байх. Харин бидний хэрэгэлдэг төөрхийг зурсан хүн бол Цэрэн Билгуай юм. Энэ түүхээс одоо дэлгэе. Тэр мөнгөн тэмдэгтийн асуудал бол тэр манай улсын хэмжээний асуудал л да. Тэр чинь улсын шаардлагаар тэр мөнгөө шинчлэх, өөрчлөх, жижигрүүлэх тийм хэтийн төлөвтэй тэрийг орчуудын эвлийн хороо мэрэгжлийн байгууллагаар хийлгэнэ гээд орчуудын эвлийн хооронд хүсэлт тавьсан юм шиг байна. Тэгээ сангийн яам банкны ерөнхий хороо өдрөөс. Энэ нууц ажлыг гүйцэтгэхээр ардын зураач Менжүүртэй хамт Германы Лейпциг хотын зургийн чимэгдийн сургуулийг төгсөөд удаагүй Цэрэнбил томилогдчихэ. Хариуцлага, дээд зэргийн өндөр, маш нууцын ажлыг хэлхийн өмнө 13-ныхаа хээг өгч хурамч мөнгөн тэмдэг хийхгүй гэсэн баталгаа гаргуулж байжээ. Чилтэмгоо өрөөндөө урьяад тэгээ тэнд улсын мөнгөн тэмдэгтийн их загварыг зохион бүтээх ажилд нэг жил хагас шахуу тэнд томилогдож банкны ерөнхий хороон дээр тусгай байртай, харуул хамгаалттай тэгж ажиллаа эхэлсэн. Тэр бол 64 он юм да. Гаднаа харуултай, чанд хатуу, хүнтэй огт уулзуулахгүй. Менжурга бит хоёр мөнгөний хээтэй цаасан дээрч, ердийн цаасан дээрч олон янзын хувилбараар зурдаг байлаа. Зурсан мөнгөн тэмдэгтийг тэр дорн л хураагаад авна. Ер нь бидэнд юу ч үлдэх учиргүй. Хурууныхаа хээг даруулахаар өгч байхад улсын мөнгөн тэмдэгтийг хурамчаар үлдэж байгаад баригдсан юм гэд хитэн зуутын дэвсгэрт үзүүлж билээ. Харахад инээд хөрмээр хаанч гарсан хурамчийг нь танихаар ид байсан гэж тэр дурсан ирнэ. Түүний даруухан байх шалтгаан магадгүй энэ улсын нууцтайч холбоотой байж болох юм. Тэр битэйгэл гэрийнхэнтэй ч хэлж болохгүй. Тэгээ 13-ны хээний дард авч ирсэн байхгүй юу. Тэгж л ажил эхэлж ийсэн. Мөнгөн тэмдэгтийн усан хээ гэж байдаг. Тэр доторх маш нарийн зураасыг гараар л зурж хийн. Цэрэнбилийн хийсэн зохиомжийг үзэхэд жинхэнэ тэмдэгтгээс ялгахдахын аргагүй байсан гэдэг. Задгай мөнгөн тэмдэгт, тэгэл дурсгалын мөнгөн тэмдэгт, тэгэл алтан мөнгөн зооснууд гэд зөндөө олон бараг 100 хүрч байгаа хаа тэр төрлөөрөө.
Тэр чи зөвхөн миний л хийсэн шүү дээ. Тэрнээс өөр бусад бас улсууд оролцоод хийж байгаа шүү дээ. Зэрвхэн бодоход ердийн юм шиг мөртлөө уран бүтээлчийн бүхэл бүтэн амьдрал олон дахин бодож тунгаасан ухаан, дахин зурсан хөдөлмөр, ганц толб зураас ч байлаа байрыг нь зөв сонгох, түүнээс зөв зохиомж ургуулах, үсгээ хэрхэн бичих гэсэн сэтгэмж харагдчих гэмээн дахин хинч бүтээж чадхааргүй зоос бүтэх учиртай. Одоо Монгол хүн юм чинь Монгол бичиг үсгээ одоо зайлшгүй мэдэх ёстой. Сайхан зурах, бичих ёстой. Шүү дээ ер нь уламжлалаараа. Тэгээ чи ер нь ихэнх оюутнууд илүү сонирхолтой байдаг. Таарах л болоод байна шүү дээ. Donc энэ нэг скиз маяг байна. Гөө скиз ч гэсэн дээ. Төөрөлдөд андуурдаг юм шүү дээ. Тэгээ энэ доголуудыг л их сайн зохицуулах хэрэгтэй байдаг шүү дээ. За уг нь бол чи сөрхий зурдаг юм байна да. Одоо тэрээр өөрийн мэддэг чаддаг гэснээ шав нартаа зааж сургаад өөрөө гавьяаныхаа амралтанд сууж байна. Шав нар нь түүний дундэршгүй эрдэм мэдлэгээс хэр хэмжээнд хутгаж авснаас ирээдүйн ширээвт ихмэл үсгийн хувьцаа хамаарна гэд хэлчихэд буруутахгүй л болов. Тэгээ сургуульд багшилж явах үед бол ялангуяа график дизайны ангийнхан, компьютер графикийн ангийнхан эдгээр бол реклам чимэглэлийн ангийнхан эдгээр бол их сонирхож хүсэл тавьдаг байсан. Зүгээр миний зааж ирсэн хичээлийн хөтөлбөрт бол тэр байгаад дөрс хэлбэрийг дагаж дуурайлгаж зурхтаа биш. Хамгийн гол нь тэр учир утгыг ойлгож мэдрэх тийм шаардлагатай байдаг. Буюу онолын үндсэлтэй. Гадаад орнуудад зоосон мөнгөн дээр их цагуур хийсэн хүнийхэн нэр хаан чим байдаг. Харин манай мөнгөн тэмдэгт дээр байдгүй. Хаанхын хин гихч энэ мөнгийг урлсан нь оньсог мэт үлдэнэ. Гэвч Цэрэнбэл хэмээх энэ нэр хизээж хаанч ширээптийн урлагийг хөгжүүлсэн мөнгөн тэмдэгт зурсан гавьяаг бүдгэрүүлэх учиргүй мэт санагдав.